Сэхтлүүр дээр гэрэн дохоноо нэг шараас шар гэрлээр яг амтчаан байх гээд яг юус ч улаан гэрлээр зөрчөөд ороход нэг 3 дараагийн явжсэн давхар явжсэн машин явган төрчих юм уу гэж төрчл гаргасан. Авс жинөөс миний буруулах гэдэг. Миний буруутгаас болоод тэр ажидлын машин байсан. Тэр өдөр нэг яаралтай байсан. Явгооны гарцтай газар өгөхмөр гэсэн. Энэ бол одоо би өөрөө хэдий улаан гэрэл өөрөө явах ёстой гэрлээр орсон ч гэсэн одоо миний анхаарал бол хоног болчихсон. Өгөхмөр гэсэн. Хүүхдүүд бол хүүхдүүдийн аргыг нь маш хүнд байна. Тэгээ жолооч нар болон явган зорчигчдод одоо бүгдээр нь загчлахад одоо хийн маш их болгоомжтой хэвцээ. Сэрэмжлүүлж хэлмээр байна. Машинд мөргүүлсэн. Эмнэлгийн оншин насан туршдаа хөл дээрээ зогсож чадахгүй. Тэрэгцэр дээр явна гэж гарсан. Тэгээд хэрвээ тэр жолооч машин бариагүй байсан бол миний дүү өнөөдөр гэртээ тэрэгцэр дээр гэртээ ганцаараа би өнөхөр тэр жолоочийг үзээд чинь миний дүүгийн амьдралыг оронгоор төрүүлж байсан. Энд манай зин төсөөдөр болоод тэгээ тэндээс би жоохон гүйжүүлж гараад цаа. Шилдэ би авал бас. Би ч ядаж биш. настай хүүхдийг машинаа шүргцэн. Осличд тэр хүүхдийг шууд аваад тэгээ сандарсан байсан. Цагдаа дутаа марцсан байсан. Цагдаад мэдтгэх юм. Юм ярьж сууж аханд хөлний яаж байна гэд. Хөл өвдөд жоохон өвдөд байна хаа гэд. Тэгээ гайгүй хойлоо яах вэ гэдсэн чинь ханаа хүргээд өчгөө гэд. Тэгэл тэндээсээ шууд заад углах нь. Овон дээр түр азан цагаараа тэгээ овон дээр очиж ирчүүлээр удаа уулзах юм чинь тэмдэглэгээр овон дээр хэд хэдэн жил явуулсан. Тэгээд нэлээд тавьсны эцэст ийм эргэл гарч ирээд би тоорвс гэж чадахгүй амжихгүй огцом дараад ухаалтцсан. Юу болсныг бол сайн мэдэхгүй. Сэртэл өрүүлээд ирэлцсэн. Би хөшцөн бүр яасан мэдэхгүй тийм болсон байсан. Тэгээд арай одоо машинаасаа гараад хартал манай
эхнэр хүүхд хоёр машинаас идэгдсэн байсан. Тэгээд тэрийг харахад тэр хоёр хоёулаа цуснд дуудагдсан байсан. Тэгээд би бүр очиж гар үргээс хүртэл айгаад хэсэг шокнд орсон. Тэгээд би арга төрхөнд очиод тэр хоёроо очиж үзсэн. Тэгээд тэр хоёр хоёулаа орсон байсан.